Цэцэрлэгдэх хамгийн асуудалтай хүүхэд Кая. Тэр сенсний имэрж хүүхэд суулгахгүйгээ савлуурыг өмжилж багш нарын чүгэнд орж өгдөггүй хэцүү хүүхэд байлаа. Багш нарын ч түүнийг загнаад явсан айгуур нь нэг хүүхэд савлуур дээр тоглож байтал араас нэг гар түлхэд унлаа. Хүүч мэдэхгүй ахиад гэж байгаад нэг муу ярен зүйл рүү яг унах гэж байтал Кая зогсон өөрөө суучглаа. Каяг ч өнөө сүнснүү түлхсээр яг унгааж идэх гэж байтал нэг цохол сүнсийг бутаа олгочдөг шүү дээ. Тийм ээ. Кая бол хамгийн хүчрхэг сүнсний чадвартан билээ. Гүйтгсийн энэ бацан хүүхэд өөрийг нь аварж яхад Кая амиргээ зүхтээ авчдیں۔ Харин энэ явдлыг Каягийн багш санаандгүй арчлаа. Алга болгодог ном. Кая цэцэрлэгийн номыг авч хаад өөхгүй бөө юм болж байна. Багш нар нь ч Каяг загнаад арай гэж номнуудыг авлаа. Гүйтгсэн Кая зөндөө номон дээр скотч наагаад ажижээ. Энийг нь харсан багш нь ч Каяг гайхаал. Өмнө нь харсан юмаа бодоод зай арайч үгүй байлгүй дээ. Төсөөлсөн байх гэж тоосонгүй. Багш нь ч номнуудын скотчийг салгах боллоо. Кая салгаж байгааг нь мэдэрлээ. Багш нь харин "Хүүшээ, энэ миний жахан бахта уншдаг байсан ном биш" гэд "Байхгүй байна" гэсэн. Нэг сүнс гарч ирээд номноосоо гараад багш руу дайраад яг баларсан. Кая гарч ирээд нэг цохол нам. Тэгснээ нээж болохгүй гэд хэлээд ахад чинь наадвал чин бүгдээрээ болохгүй гэд яваад өгнө. Багш нь чайгаад бүгдийг гаргаад хайсан чинь өөр багш болоод хайрын эмгээд аваад явлаа. Тэр цагаас хойш тэр номнуудыг хайжсныг хинч мэдээгүй юм. Кая чаавтайгаа цэцэрлэг рүүгээ явах гэсэн аавынхан толгой өвдөд байна гинэ. Ингээд тэгсэн Кая толгоонд шүглсэн сүнсийг нэг хүрээл нам. Энэ удаад цэцэрлэгийн нойлд учир бицүүлэг зүйлс тохиолджээ. Хүүхдүүд нэг орсон л бол буцаж гарч чадахгүй байлаа. Тэгээд багш нар тэр нойлыг битүү өмжилж хүүхдүүдэд орохгүй байхыг санууллаа. Каяш тэр нойлыг тас ширтээ зогсож байсан. Нэг охин гүйж ирээ "Шээлээ баалаа орохгүй бол өмдөндөө шээлээгээд унваа." Каяч болохгүй гэсэн. Ямар нэгэн болвол чи намайг авраарэ гэд орчин. Каяч хүн өөрт нь найдсанд их л баярлана. Нөгөө охин ч гарах гэсэн сүнс гарч ирээд хаалга нь онгоохгүй яг баларч байтал Кая хаалгыг нь төс хийдэл онгойлгоод нөгөө мөс сүнсийг нь барьж авснаа. Нойл руу урсгашдаг нас. Цэцэрлэгийн багш Каяг нойл цаваарууллаа гэж загнаал. Каяч чимээг өхөн загнуулна. Тэр үннийг хэлбэл бурууга өөр зүйл тоглоо гэж загнуулахаас таашгүй. Тэгсэн манай огш гарч ирээд "Өө яана, би хаалгыг нь засгаж яагаад ингэсэн? Хүүхэд битгий загнаа" гэд гараад ирлээ. Каяч гайхаад яагаад тэгснийг нь асуудал. "Угаасаа сүнс гэвэл хин ч итгэхгүй штэ. Би чамайг ядаж хамгаалах хэрэгтэй штэ" гэсэн. Кая их л баярлана. Каяг ч аав нэрч авлаа. Үгүй тэгээд дэшээ ээжтэйгээ мэдлэхээр явсан. Юу вэ? Цэцэрлэгийнхэн нэгэн гудамжаар алхаж байхад нэг охин сүнсчиг юм хараад тэрийг ангийнхандаа гэлсэн. "Итгэдэгвэ?" Нөгөө охин нь ч бүр "Та нар худлаа харж чадахгүй болохоор хатаархаад байгаас дээ" гэсэн. Кая "Чи бас сүнс хард юм уу гээл ирж гин." Каяч "Чамд хүмүүс итгэхгүй байхад үртэл айхгүй мундаг юм аа" гэсэн. "Наадвал чи өөрөө харж чадахгүй болохоор ингэж байгаа. Хоёлаа тэр сүнсийг хамт олоод итгүүлж ил та" ингээд цуг явлаа. Тэгсэн араас нь нэг эвгүй юм дагаад байна. Тэгээд өнөө газараа иртэл нэрэл нэг юм байна. Үгүй тэгснээ битээ хараад гэж орилоод буугаад ирлээ. Гэхдээ бууж ирснийг нь Кая л харж байлаа. Нөгөө сүнсэн ч яг найз руу дайрах гэжсэн. Каяд сурснараа ганц цохол нам. Тэгээд цонх руу арсан нөгөө эвгүй юм чи байгаад байна. Багш нь ирж хараад цэцэрлэгт мэдээлээ. Тэгсэн тэр байшингаас нь удахгүй өгсөн хүү олдоод юу ч болоод байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүд ч хүрээлэн дээр очиж тоглохоор боллоо. Тэгсэн цагдаагийн газраас анхааруулга ирчихээ. 30-50 насны хүн хүүхдүүдтэй ярихыг оролдсон. Бас хүүхдүүдгийн талга болоод буцаж гарч ирэхдээ "Би ээжтэйгээ байсан гээд байгаа. Сони хэрэг гараад байгаа юм байна." Хүүхдүүд ч тоглож байтал нэг хөөхөн охин Кая цэцгэн титэм зөөлгээд их л хөөхөн байна. Үгүй тэгээ тоглож байснаа гин талга болчлоо. Кая араас нь дахтал "Ээж дуудаад байна" гэж авсан. Үгүй тэгсэн нэрээ ээж нь гарч ирсэн ээ. Манай охины найз уу. За миний охин ээжтэйгээ цуг явъя гэд нэг л эвгүүдэд унсан. Кая ч явуулахгүй хичээлээ. Нөгөө охин ч "Би ээжтэйгээ явна" гэж зөрүүлээд нөгөө сүнсэн ч эвгүй төрхтэй болоод яг баларч байтал багш нь яагаад үрээд ирнэ. Нэгсэн багш нь нэг ахыг батраад унгаачдیں۔ Сая намайг үрээд шидлээ. Жодсон дол жуудгаар болоод ипон авлаа штэ. Энэ ах одоо хаанаас гараад ирдیں۔ Багш нарын ч тэр хоёроос юу болсныг асуухад нөгөө охин ээж байсан л гээд байна. Ээж нь чирээд байгаагүй гэдгээ хэлнэ. Багш нь санаа зовоод Кая дугардаг шүгэл өгөөд "Танихгүй хүнтэй тааруул энийг дугарга. Муу хүн бол зогтно. Муу хүн биш бол зогтохгүй" гэлээ. Хүүхдүүд тарж Каягийн аав багштай нь уулзлаа. Каяг ч аав нь хаваа явж исэн. Цэцэрлэгийн үүдэнд аав нь багштай нэрээ зогсож идیں۔ Кая цэжиг аваад нөгөө шүглээ дуурах уу яах уу гэж бодож байснаа. Би илүү хүчтэйм чи энэний хэрэг байхгүй гээд тас эдлэн цоглоо. Үгүй тэгсэнгийн дээж нь гараад ирлээ.
Кая ээжигийг сансын болохоор яг явах гэж байсан. Нөгөө эвгүй ах гарч ирснээ нэг юм цацсан. Ээж нь сүнс олчтیں۔ Тэгээд наа чи ээж чинь биш, хүний дүрд ордог сүнс гэсэн. Кая нэг алгадаал бай. Нөгөө ахч Каягийн хүчтэйг бишрээл. Тэгсэн Кая нөгөө шүглээ дуурахчнаа. Багш нь жолоод нөгөө ахыг зэжгэлсэн. Кая зүхтаагүй болохоор муу хүн биш л гэж байна. Кая жаав дээрээ очиод багш нь энэ үнийг харин жаахан сэжиглээстэй. Өгсөн нэрийн утсаар нь судлаад үзсэн. Зүгээр юм шиг хэрнээ. Нэг л эвгүй санагдана. За тэгсэн цэцэрлэг дээр хар өнгийн тосон бодгонууд алга болсон хэрэг гардیں۔ Тэгсэн нөгөө ээжигээ дагаж явдаг охины дүүн толиор дүүрэн хар бодгоор ботчиж тэгээд айгаад байна л гэдэг. Гүй тэгсэн жаахан хүүхдүүдийг хариуцдаг багш нь энэ угаасаа Кая шиг асуудалтай хүүхд байгаамаа. Бити тоо ядаргаатай энтергээд харилцаа гэж авах юм алга. Манай өгч нөгөө хүүхдийг Кая шиг сүнс артын болов гэж гайхнаа. Оройч болж нөгөө багш тол цэвэрлэхээр үлджээ. Тэгснээ хоёулаа асуудалтай хүүхдтэй харьцдаг хэцүү маал гэж авж ийн. Гүй тэгээд очиод толио цэвэрлсэн. Нэг юм татаад авлаа шүү. Кая багш хоёрч ирж ашгүй татаад аварлаа. Харин тэр өдрөөс хойш тэр багш хачин сайхан ааштай болж өмнөхөөсөө тис өөр хүн болсон байлаа. Яг л өөр хүн болчихсон юм шиг. Хүүхдүүд усан сан тоглохоор очлоо. Кая ч өмнөхөө одол хөөхөн найзуудтай болсон. Хөгжилтэй байгаа нь харагданаа. Яах вэ? Каяг доголдог нэг хүүгээс бусдаар. Тэгсэн Кая усан санд нэг сүнс харчаад айхад ус руу ордгүй. Нөгөө хүүчин чирж Каяг сэлж чаддгүй мөхөө шоолоостэй. Гүй тэгээд альчганд явж байгаад нөгөө сүнстэй тараад сүнсэнд харуулчих юм аа. Харин усан сан дотор бос чадахгүй байгаа түүнийг хэн ч анзаарсангүй. Тэгээд бараг л үхэлтэйгээ эвлэрээд байжсэн. Кая гарч ирээд авардгийн багастэй. Багш нарын ч би бинийг эмтэлээ гэж загинсан. Нөгөө хүүчин харин Каяад сэлж чаддгүй мэт тэнийг маашин. Намайг аварсанд баярлалаа л гэж юм. За тэгээд өдөрч өнгөрч хүүхдүүд тараад явж исэн. Нөгөө ах чинь гарч ирснээ Каягийн талаар хэлэх нууц байна гэд багшийг нь дагуулсан явчтیں۔ Тэгсэн ах хүү Каягийн хамаг мэдээллийг зөвлүүлсэн. Миний ачтан л гээд байна. Ахч жах сталкер л та. Багш нь ч яагаад Каяг ачтан гээд байгааг нь асуулаа. 4 жилийн өмнө ах эхнэр охин хоёртойгоо аз жаргалтай амьдардаг байжээ. Гэвч нэг л өдөр охин нь харамсалтайгаар амиа алдаж уу гашуу нөмөрчээ. Гэвч ахын хувьд өөр байлаа. Түүний эхнэр бусад хүмүүсээс ялгаатай нь охиныхоо сүнсийг харж чадчихсан тул тэмчихгүй нэгэлсэнгүй. Гэсэн хэдий ч түүний энэ байдал нэг л өдөр эхнэрээс нь салгаж ах охиныхоо сүнстэй хоёулахнаа үлдлээ. Харин газар дээр үлдсэн охины сүнс аажмаар Кая улсаар хяналтаа алдах яг тэр л үед хүлд орж буй Кая ахыг аварч охины сүнсийг чөлөөлжээ. Харин ах хүү сүнстэй холбоотой ажлаар нэг муу эрен байшин судалтал тэр нь Каягийн гэр байжээ. Гэрт нь нэг л муу эрен юм байгаад байгаа гинэ. Кая ч аавтайгаа ирж байтал 8 настай охин алга болсон талаар зарлагдлаа. Өмнө нь нэг өвөө алга болсон. Одоо 8 настай охин алга болсон болохоор аав нь болгоомжтой ахыг захилаа. Үгүй тэгсэн нөгөө охин чинь гараад ирлээ. Тэгээ цагдаагийн газарт очиж гэрт нь хүргэж өгье гэсэн. Гинэт зөг тусаад зүхтаад яваад өглөө. Кая цэжиг авч араас нь гүлээ. Хөөхий энэ охиныг нэг сүнс дагаад гэртээ очих юм бол гэрийнх нэгэн зохионо гэж бодоод харихгүй байгаа юм. Тэгсэн манай Кая гарч ирж аварсан. Нөгөө сүнс нь хүүтэн байна, гармаар байна, хармаар байна гэсээр алга боллоо. Харин охин зүхтгийнхаа өмнө босон зүйлийг эргэн саналаа. Охин ч ээжтэй очин. Хамгийн сонин нь өнөө алга болсон өвөөгийн цогцос усан дундаас олджээ. Цэцэрлэгийн захирал нэгэн хуучин тоглоомуудыг авчирчээ. Тэндээс ашиглаж болохыг нь үлдээгээд бусдыг нь хаян л гэж байна. Гүй тэгсэн нэг охин нэг эвгүй үгэлдэг харснаа. Ингээд хачил өрөвдөлтэй штэ. Ингээд аваад явлаа. Каяж болохгүй гэд ахад тоосонгүй. Тэгээд тэр үгэлтэйгээ нэг газар нуусан. Охины хувцсны зах нь яг хүүгэлдэн шиг өргөцсөн байлаа. Дараагийн өдөр нь гинт үсээ хайчлан. Дараа нь бүр шүдээ сугалж аваад улмал нөгөө үгэлтэй шигээ болоод байна. Хоёр найз нь ч хадарлаад нөгөө үгэлтэйг хаях гээд хайсан. Та хоёр юу яаж байгаа? Гэж гинт гарч ирээд яг балархаж итэл Каяж гарч ирээд нөгөө үгэлтэйг нь тас хийдэл газар савтал охин ч ухаан алдаад унчлаа. Тэгэд зэрснээ хүүхэлтэйг харц очоод хүүе захарсан юу вэ гэд унлаа. Харин Кая тэр үгэлтэйг авч хов руу аян харин хуруу явлаа. Каягийн багш ажилласаа олоод Каягийн ээж аавтай уулзаж ярилцахаар иржээ. Харин Кая манай ээж бусад ээж нар шиг биш гэд анхааруултал ээж нь гээд нэг муу эрийн зүйл гараад ирлээ. Багш харин юу ч мэдлгүй зүв зүгээр мэдлээд аав ээжтэй цогсоож ярилцлаа. Ээжд нь ийм зүйл олсныг зөвхөн Кая л мэдэж байлаа. Каягаас бусд нь юу ч анзаарсангүй. Багш нь ч гарч ирээд явж итэл нөгөө ах гарч ирснээ. За яв сони юм байгаагүй юу гэсэн. Ээж нь та юм өргөчлөө гэд гараад ирлээ. Тэгсэн ээжийг нь харсан ах хүүч зөг туслаа. Агч багшаас ямар нэг юм хараагүй юу гэсэн.
Хараагүй л гин. Харин ах Каягийн ээж биш түүний гидсэн дагаа хүүхдэд учир байна гин. Харин энэ зүйлийг Каяж дийлгэргүй. Аимшигтай зүйл гэж хэллээ. Цэцэрлэгийн хүүхдүүд аялалд явахаар галт тэргэн суулаа. Харин нэг хөгшин ах жаахан юм байж их суудал эзэллээ энтергээд яншиж байна. Багш нь ч тэр ахад суудал тавьж өгөөд хүүхдүүд ч буух газартаа ирээд буутал Кая сонио үйлдэлгээд бууж чадахгүй ахаар нь манай өгч очоод буулгах гэсэн. Каятай зүг галт тэргэнд үлдчихвэ гэж. За тэгээд хоцроод дараагийн галт тэргээр очихоор болтол Кая суухгүй байна. Багш нь яг тэр яхэр өвгнөөс болоо суухгүй байгаа юм болов гэсэн. Галт тэрэг харанхуй түнэл рүү ортол гинт баахан сүнснүүд гараад ирлээ. Багш нь ч нөгөө агч бүр шок. Каяч та бас хараад байгаа мó гэж түрүүнд буух гэсэн өмнөх буудлын дээр сүнснүүд олоолаа орж ирээд бууж чадаагүй гин. Гүй тэгээд тайсан багш нь Каягаа дагуулад буух гэсэн. Гинт чихэнд нь битгий буу гэсэн шивнээ сонсогдсон. Зөг туслаа. Энэ хооронд нөгөө агч тэр буудлын дээр буусан. Даанч нөгөө ертөнцид үлдснээ мэдээгүй бололтой. Харин дараагийн буудлын дээр ирж сүнснүүдэж харагдгаа болж манай хоёр буутал дараагийн галт тэрийг ирэх хааж байсан. Үгүй тэгсэн нөгөө ах гарч ирээд машиндаа суулгалаа. Харин жолоо ирж байгаа их чинь эхнэр нь гинэ. Яаж саас юм бол доо. За тэгээ Каяда үйлчилж очих газарт нь хүргэж өгнө гинэ. Гэхдээ тэрнээс өмнө Каягийн эмээ дээр очих хэрэгтэй байнгээд эмээрөө нэвлээ. Каягийн эмээ маш үжирхэг сүнсний чадвартан. Хүмүүсийн хүсэлтийг авч сүнс устгадаг байсан. Их л чадварлаг хүн юм байна. Харин ах уу эмээгээс нь очиж ээжд нь юу болоод байгааг асууж байгаа мэн. Хөгшчүүдийн асрах газар ч ирлээ. Харин тэнд баахан сүнснүүд байна. Тэд бол угтагчид. Өөхөх төгсөн хүмүүст угтагчид гарч ирэн тэд ч өөрийн угтагчаа харж эхэлдэв юм. Угтагчид бол тэдний сайхан өдөлж жамаараа өөх гэж бөн шинж тэмдэг. Гэсэн Кая очоод нэгийг нь арилгачтیں۔ Тэр имэж Каяд баярлахад бусад хөгшчүүл бүгд галзуу юм шиг минийхийг ч бас арилга гэд Каяг хөөгд унлаа. Ахгүй ч Каяг имээ дээр нь аваачихыг багшид даатгаад өөрөө тэмцээд үлдлээ. Гэтэл нэг эмгэн хөгшчүүлийг нэг зохиол зүгээр олох нь тэр. Тэр бол Каягийн эмээ. Ахгүй ч эмээтэй нь уулзсандаа баярлан ач өхнийг нь авчирснаа гэлтэл эмээ нь ач өхөнтэйгоо ч мдэг байла. Өхөнтэйгоо их л хүндий юм шиг байна. Тэгээд Каятай уулзтал эмээ нь хачин болчлоо шүү. Юу тохиолдов вэ гэхээс өөр юм хэлж чадсангүй. Каяч бас их л эвгүй. Хачиргалтай. Кая тэр өдөр эмээтэйгээ уулзнаа. Огт санаагүй юм. За ингээд Каягийн маань ихний парт дуслаа. Парт 2-оо үзмээр ах юм бол саба дараад, лайка дараад, комент ичээд хүлээж агаарай за. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.